Жанжин л нэртэй. Сургуульд байхыг л жанжин өмүүлж байна л гин. Тэгээ нэг 7 дугаар ангид багтанд би хэсгээ хуралдсан. Бид хоёр ч баян чанд. Хөөе жанжин өмүүлсэн шүү. Жанжин өмүүлсэн. Эгээл багш нэг яасан байл. Яг нэг хайхт өмөлдөхгүй дээ. Эмэгтэй хүүхэд мөнгөтэйхээ урт гизэг ингээд нэг сандлаас уншчихдаг араас нь. Тэгээ хүүхдүүд ч асуух гээд босгоо. Ингээд хаашаа лак хийгээ суудаг юм байна. Тэгэхээр алтан цэцгүүл өстэй хүний сайн хань. Хоёулаа сургуулиас уусан. Тэгээ би хоёулангийн яг л өөрийнхөө төрсөн төвшиг бат гэж тат. Миний дүү сая нэр муу нэрээс дуулуулаагүй их баярлж яваад ингээд дотроо Эндүү жаргалын багыг амтлаж дүүрэн цагих мэт явхад нэ Даруу байгиж дэргэд минь түшсэн Ань минь чамда би хайртай Хүсэл мөрөөслийн тэнгэр ардаж Хөргөн зүрхэндээ залбирахад минь Эрхлэж ингэрт минь үлдсэн Инхри чамда Тэр үе чинь би хяналтын байцаагчийн ажил дээр олон жил ажилласан. Тэгээд дандаа өдөө явна. Тамилтаар явна. Тэгэл энэ орон нутгийн энэ нийгэм даатгалын салбарын ажлууд яг одоо шалгана. Тэгэл дээдлэн 45 хоног. Тэгэл 20 хоног сарын хугацаатай явна. Өөр заримдаа аймаг дэмжиж явна шүү дээ. Жишээлбэл одоо Энти аймагт нэг 20 хоног шалгалт хийчихэл ахаал Доронтой аймаг руу тэндээс нь машина гаргаж явуулаад ахаа дараагийн аймгийн шалгалт эхэлдэг. Тэгэл гэртээ ирэхгүй 45 хоног явна. Тэр хооронд миний ханил нөгөө хэдэн хүүхдтэйгээ зурлалтна. Би төрөхгүй дэмлэгрөө явж явахад миний хань одоо энэ орхон гэдэг нэг охин байгаа 3 дахь хүүхд юм эмнэлэг захиа тавьчих байгаа. Хүүхдийн байлнасаа тавьчих байгаа. Тэгээ би 2 хүүгээ гэрийнхэн үүд нь бүлдээд үлдээгээл дөргөний тэрхэн суугаад яваад хөрж ирсэн. Төрөө дэмлэгээс гараад би төрүүлж эмнэлгээс гарч ирж байгаа. Миний гарч ирсний оройн миний мөн хөгшин охиноо тэврээд тэр үеийн такси бич ховор штэ. Тэгээ хүүхдийн байлны зураг зорж байгаа юм чинь нэг өч толтой юм ингэсэн охиноо тавирсан. Тэгэж бид нэг бүгдээрээ нэг цуглуулж элэг бүт. Тэгээ цагаан сард өгсөн байсан хэлэх үү. Тийм юм их штэ ер нь хүний амьд. Миний анч айлын отгон хүү юм штэ. Айлын отгон хүү. Тэгээд ерөнхийдөө л ээж авдаа ирэх танхит өрссөн. Бид тэр нийлээд цанган гэр бариад тэгээ үр хүүхдээ гаргаад ингээд өдөө зэрэгт хүртэл нь ястай нэрэ мачиж ижил хүн болгосон доо хүүхдүүдээ. Энд бол миний хань маш их үүрэг оролтойгоор одоо хоёулаа 2 талаас дэвцэгцээр гал хэдэн хүүхдийн төлөө хүүхдүүдтэй хайртай. Энэ хүндтэй шагнал одоо бидний үр хүүхдийн үр хүүхдүүд одоо насан туршид нь дуусагдан явах юм штэ. Миний ав бол ерөөсөө л хүнд туслахыг гэсэн чин сэтгэлтэй. Хүнд туслуул сэтгэлээсээ тултлан туслахыг одоо ингэж хичээдэг. Эзээж хүнээс ингэж хариу хардгүйгээр ямар ч одоо туслан шимжлэх хүссэн бүх чадлаараа туслахыг хичээдэг ийм зан чанартай. Өөрөө ч зөөлөн сэтгэлтэй. Хүн ядарч л байх юм бол тэр хүнд илүү одоо тус хэрэгтэй. Тэр хүнд л одоо яаж туслах боломж байна гэдгийг илэрхийлж гэдэг юм байна. За Сүхбаатар нийгэм даатгалын тогтцоог бүрдүүлэхдээ олон улсын жишгийг одоо их анхаарсан. Олон улсын хөтөлбөрийн байгууллагуудад ойр дотны хамтран ажил, тэдний туслах дэмжлэг авч ажилласны үр дүнд бол олон улсын жишид нийцсэн ийм даатгал хөл болсон юм аа. За Сүхбаатарын нэг онцлог бол нийгмийн даатгалын салбарыг 2020 он хүртэл 20 жилийн хугацаанд хөгжүүлэх эсрэгтэй төлөв боловсруулан их хурдаар батлуулсан. Энэ амжилттай хэрэгжсэн. Асрамжийн газруудыг барьж байгуулах, өргөдгөх, шинжлэх талаар одоо их ажлыг хийжсэн. Жишээлбэл одоо Батсан бүрийн асрамжийн газар байна, Ховд улсын асрамжийн газрууд байна. За мөн хараагүй хүмүүс зориулсан
үйлдвэрийг шинээр одоо үйлдвэрийн байртай, орон сууцтай, яасэл цэцэрлэгтэй ийм бодоход хүртэл одоо их тусгалж төрөл бүрээр оролцож байсан бусад нөхдийн хамтаар. Тэгээ анх удаа зөвлөлт толгойд улстай, тэр үеийн зөвлөлт толгойд улстай нийгмийн хангамжийн талаар хамтран ажиллах хэлтсээрийг байгуулахад бас идэвхтэй оролцсон. Тэр гол хэлтсээр бол хоёр улсын иргэдэд үйлчлэх ийм одоо анхны хэлтсээр одоо ч хүчин төгөл мөрдөгж байна. Азийн хөгжлийн банкны төрийн албан хаагчийн орон сууцны дэмжлэг гэдэг тийм хөтөлбөр хэрэгжиж байсан. Жилийн 125 хүнд. Тэгээ тэрнийг манай Сүхбаатар бас олж мэдээд энийг хөөцөлтөд ажилтнуудаа энэ үнд хамруулъя гэдэг. Тэгээд тэр зээлэнд хамруулж байгаад ажилтнуудаа одоо тэр зээлийн санхүүжилтээр энэ сууцны бас нэлээдгүй ихэнх хувийг санхүүжүүлж ингэж одоо орон сууцны асуудлыг шийдэжсэн. Тэгэд бодохоор Сүхбаатаргаа бол ер нь одоо тийм алсын хараатай маш юм одоо оновчтой тэгээд одоо тэр сангийнхаа хөрөнгөнд одоо тийм өвөрлөгөн биш одоо тэрэнд бас менежментийг сайн хийж ингэж хандчихсан юм өдөртөгч байсан. Ингэж одоо би ингэж боддгийн. Нийгмийн даатгалын байгууллага бол анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн 90-ад оноос 95-6 оноос бол үндсэндээ дээд цөөхөн өргөтгөлийн байранд 2 давхар 25 болгоно ажилладаг байсан. Тэр үеийн нийгмийн даатгалын шин тогтолцоо төлөвшүүлэх, хөгжүүлэх, нутагшуулахад бол одоо нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Сүхбаатар дарга маань бол толгойлж хамт олныг удирдах үдээс эрэхтэй нийгмийн даатгалын шин тогтолцооны үндсөөрийг бол баттай тавьж чадсан одоо бас гавьяатай хүний нэгэ гэж ингэж боддгийм. Тэгээ боловсон хүчний бодлогын хувьд ч гэсэн манай Сүхбаатар дарга бол одоогийн яриад байгаа төрийн албаны мэрэг зарчим гэдгийг бол жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байсан юм уу гэж ойлгодог. Тэгээ манай Сүхбаатар дарга бол нийгмийн даатгалын одоо системд насаараа ажилласан маш их хөдөлмөрчийн зэрэгцээгээр маш их хүнлэг их хамт олонтой ийм сайхан үнэлтэй. Би бол Сүхбаатар даргатайгаа нэг өдөр энэ хүндэт алдрыг авсан, алдар цолыг авсандаа маш их баяртай байна. Манай Сүхбаатар бол жинхэнэ одоо нийгмийн даатгалын төлөөлөлд төрсэн. Даатгалын ажлыг бол одоо хаван хөрөөшгөө мэднэ. Бүх хууль тогтоомжуудыг анх боловсруулж байсан. Ер нь ажилд бол үнэхээр ажилсаг. Харахад бол биеийн бол сүртэй, жанжин гэж бид нэрлэдэг. Ер нь ноён нуруутай, түшигтэй, зангарахтай юмыг бол одоо үнэн сэтгэлээс хийдэг, үнэн шудраг, төлөв даруй миний бол одоо сайн найз юм байгаамаа. Монголын Кураашгийн холбооноос өнөөдрийн байдлаар 63 дэлхийн аварт гэсэн байна. Тэр 63 дэлхийн аваргын хувь зээ амин дээр бол яалч явахгүй холбооны ерөнхийлөгч Сэндийн Сүхбаатар гэдэг үнэтэй зайлшгүй холбоотой. 90-ад оны сүүлд ахтайгаа танилцаад тэгээ ахаас их юм сурч өнөөдрийн хүртэл энэ холбоог хамт удирдах явж байгаагийн хувьд бол танд Монголын спорт, Монголын ард түмэн танд сэтгэлийн асар хүртээ юу гэж дотор бодож явдаг. Тийм л хүнлэг инэрэнгөө олон хүүхдийн эцэг сайхан ийм сайхан хүн байгаа. Тэр одоо ахмадтай холбогдолтой олон асуудлыг шийдвэрлэхэд хаана яаж ярих вэ? Асуудлыг төр засагт яаж тавих вэ? Тэрийг их сайн мэднэ. Зүгээр нэг баахан элбийн тэтгэр нэмгээл одоо намайг тоо хэлээж явдаггүй. Ер нь ямар вакцинад ямар аргаар эдийн хэмжээний нэмбэл одоо төр засагч гэсэн боломжтой гэдгийг их сайн мэддэг. Тийм ч учраас тэр ахмадтай холбоод ажиллаж байхдаа энэ ахмадын тэтгэврүүдийн түнд нэмэх энэ халамж үйлчилгээний талаарх асуудлыг бол их зөв-зөвсөө тавьж хэрэгжүүлж байсан. За оргил арсын совллын 4 давхар байшин 5 давхар уламжлалт эмнэлгийн дасагтай совлуулагч хүлээн авах байртай өргөтгөл шимтгэл хийж совлуулагчдыг хүлээж авах таатай нөхцөл бүрдсэн. Ер нь нийгмийн асуудлыг ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бол тодорхой хувь нэмэр оруулж 10-аад ажилчдыг орон сууцаар хангасан нийгмийн салбарын одоо өргөн хүрээний бодлого явуулдаг. За ялангуяа ахмад насны орон сууц тэдний талаар хүлээн авах журам дүрмийг онцлон зохион байгуулсан ийм нийгмийн зүтгэлтэй он. Сүхбаатар бол Тэндийн гэхээсээ илүү нийгмийн даатгалын Сүхбаатар гэвэл одоо монголчууд бүгд ялангуяа ахмад үеийн хүн бүгд мэднэ. Учир юу гэхээр Сүхбаатар бол ерөөсөө дээд сургууль төгс, техникум төгсчээр аль нийгмийн даатгалаар, дээд сургууль төгсөөл нийгмийн даатгалаар нийгмийн халамжаар ажилласан. Одоо манайд
ховор одоо хүний нэг юм аа. Их хурлын гишүүн байхдаа бодлого боловсруулаад хууль хийж байлаа. Тэр хуулийг хэрэгжихдээ дараа нийгмийн даатгалын газрын дараа багтаа тэр хуулийг хэрэгжүүлж байлаа. Хэрэгжилтэнд нь хяналт тавих одоо ийм шатны бүх ажилд бол жигд оролцсноор нийгмийн даатгалын Сүхбаатар гэдэг овгийг авч байгаа ийм одоо зүтгэлтийн хөө нэр дэвшид ингэж явж байсан. Би бас өдмөрийн сайдч байлоо бас нөгөө суртал нэвтрүүлэгчээр нь явж байгаа хэрэг. Тэгсэн манай хүн моринд их дуртай шүү дээ. Ер нь моринд нуусгүй. Тэгсэн манай хүн ч одоо нэр дэвшиж байгаа хүн чинь бас нэг дэвшин одоо ингээд юм хамаа яриад бас нэг улс төрийн нуруутай юм хамаа яриад ярьж байсан чинь. Манай хүний нэг дааг бараг Сүхбаатарын нэр дээр байдаг байсан юм уу? Тэр нь төрүүлчихгүй юу? Тэгсэн чинь нөгөөдгөн дээр уулзалт дээрээс нөгөө дааг руугаа такгаад явгонгүй ч очоо. Тэгээд би өөш чи ингэж бодохгүй шээ нэр дэвшигч юм чи гэсэн. Гэхдээ яахаар байгаа юм бодлоо гэсэн нөгөө юуруугаа хурал дээрээс хараад гүйж байсан. Одоо энэ бол нь шүү дээ. Янгон Монгол хүний зан ярьж байгаа. Түүнээс би хөнгөмсөг хийсвэр гэж ярьж байгаа юм биш үү? Тийм 21-р дурт. Халдвар азар байсан миний хөвгөө. Тэгээд тэр 19 настай. Баггүй одоо багш азаргаа шүү дээ. Тэгээд тэрийг нэг миний тэр авганд байх миний хөө хоёр уяад ерөөсөө давхилд хүмүүстэй нийлүүлээгүй. Ганцаарнгийн давхилдаа л шинаваад тэгээд тийч ганцаараа яна гэж олон жил үеигдсэн 19-наас хүртэл үлэн олон хайрыг төр аваач тэрч. Тэгээд ганцаарнгийн тэгж гүйрүүлж жагаад сумын хатанд азрын уралдаанд тавьчихгүй юу. Тэгсэн чинь тэр тасархай төрүүлээд ирсэн. Тэгээд би их хурлын гишүүн байсан. Тэгэхэд би нэг баярлж ирсэн. Сүхбаатар гишүүнтэйгээ 2004-өөс 2008 он улсын их хурлд цуг ажиллаж байлаа. За тэр үед би нийгмийн бодлогын байнгын орон даргаанд ажиллаж байсан. Тэгээд Сүхбаатар гишүүнийг би нийгмийн салбарын шинжилэлд хувь нэмрээ оруулсан, энэ шинжиллийн суурийг тавилдсан хурлын хууль тогтоогчдын дотроос бас өөрийнхөө энэ мэдлэг чадвар салбараа мэддэг, салбарынхаа манлайлалыг хэрэгжүүлж ажиллах талаараа төлөвшсөн юм нэлээд тод өнгө төрхтэй гишүүн байсан гэж ингэж үнэлдэг юм аа. Салбарын шинжилэлд манлайлалж оролцсон сайхан гишүүдийн маань нэг байгаамаа. Улсын хурлын гишүүн Сүхбаатар танилцуулна. Бүх асуудлыг нийгмийн бодлогын байнгын хорон дээр нэлээд нухацтай яриа. Хатуудаа би ихтэй гомдохгүй гэж ах шиг. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Зэнгийн Сүхбаатар. Монголын ахмадын холбооны ерөнхийлөг Сүхбаатар тэр хүний тэтгэвэр авагчдын амьдралын чухал гол чанар бол энэ тэтгэврээр илэрч байгаа шүү дээ. Энэ удаад Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Сүхбаатар манай студид ажиллаж байна. Тэнгэрээсээ уйдахада хотдон газраа зүудлэх шиг босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн дээлтэй химрэн биш гэж үдээ эр хүн бижээ